Одоо сурвалжлах багтаагаа холбогдож мэдээлэл хүргэе. Эрүүгийн цагдаагийн албан хаагчид архи хуурамчаар хийж худалдан борлуулдаг бүлэг этгээдүүдийг барьжээ. Манай сурвалжлах хэсэг газар дээрээс нь шууд үзүүлж байна. Сурвалжлагч Эрдэнэ бүрэн. За Монголын мэдээ сувгийн сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нөхцөл дэвсгэрээс үзэгч та бүхэнд шууд холбогдож байна. За тэгэхээр энд бол одоо эрүүгийн цагдаагийн эдийн засгтээ гэмтэрхтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид за хуурамчаар одоо архи үйлдвэрлэж байсан иргэдийг одоо саатуулан шалгалтын ажиллагаа хийж байна. За тэгээд миний хажууд нийслэлийн мэрэгжлийн хэлтийн газрын өс төлөөлөлүүд ирсэн байна. За яг одоо энэ нөхцөл байдлыг бас та ингэ тайлбарлаад хэлэх бүр мэдээж хууль зөрчиж байгаа юм. За эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмтэрхтэй тэмцэх газрын мэдээллээр за Сүхбаатар дүүргийн архи гар дээр хуурамчаар үйлдвэрлэсэн байх ийм магадaltaй нөхцөл байдалтай бол нийслэлийн мэрэгжлийн хэлтийн газраас хамтраад хянах шалгалт хийж байна. За ер нь бол архитан согтуурхтай тэмцэх тухай хуулиар зааснаар бол гар дээр архи үйлдвэрлэх хориотой. Өөрөө энэ бол гэмт хэргийн шин чанартай учраас эрүүгийн хуулийн тусгай зүйл ангиар бас шалгадаад явах бах. За мэрэгжлийн хэлтийн байгууллагын хувьд бол шинжээчээр оролцож энэ согтууруулахундаа ямар төрлийн спиртээр хийгдсэн байна те. За тэгээд цаашаа сав баглаа бодол хаяг шошго бусад одоо нөхцөл байдлын юм дээр бол хянах шалгалт хийгднэ. Энэ бол одоо хуурамчаар хаяг шушхыг ингээд наасан, багалсан, савлсан тэг ингээд бүх төрлийн зүйл шүү дээ. Энэ бол одоо үйлдэл нь бол тодорхой л байна шүү дээ, нийлүүлсэн бэ гэдэг нь шалгах. Тий. Тэгэхээр энэ өөрөө бол энэ гэмт хэргийн шин чанартай байна шүү дээ, тий. Тэгэхээр бол эрүүгийн тусгай зүйл ангиар бас энэ эрүүгийн эдийн засгийн гэмт хэртэй тэмцэх газар дээр шалгагдсан шүү дээ энэ чинь. Энийг одоо ингээд цаашаа худалдан борлуулах нөхцөл бололцоо бол одоо дэлгүүрүүдэд ч юм уу байгаад байна. Тэгэхээр энэ одоо энийг үйлдэлсэн иргэний хувьд одоо тодорхой мэдээлэл гарч ирж штэ. Энэ мэдээж цаана одоо худалдаалдаг сүлжээ байгаа учраас энэ хүн энд хийгээд байна штэ. Тэгэхээр энийг аягүй сайн тодорхой болгоод хаан тараад ямар одоо цаана хүмүүс байна те. Энэ дээр нь бол хамтарч хянах шалгалт үргэлжлэнэ мэдээж. Тэгээ энэний дагуу бол худалдааны зах сүлжээн дээр байгаа бол мэдээж буцаад татаж аваад холбогдох одоо журмын дагуу бол арга хэмжээ авахтай явна. Яг ингээ үйлдвэрээс биш өөр газараас ингээ гар дээрээс ингээ дэлгүүрүүд төрөө худалдан аваад ингээ цаашаа иргэдэд борлуулсан бол бас хариуцлагын арга хэмжээ бас яригдах бах тийм. Яригдана энэ зөрчлийн тухай хуулийн архитан согтуурхтаа тэмцэх тухай хууль зөрчих гэсэн зүйл анги дээр бол тодорхой заасан байж байгаа. Худалдаа буюу үйлчилгээн дээр хэрэглэж байгаа тий үйлчлэгэнд гарч байгаа архи согтууруулахундаа бол Монгол улсад мөрдөж байгаа МНС 0179 2019 стандартын аюулгүй байдлын шаардлагыг хангах ёстой. Нэгдүгээрт тий хоёрдугаарт бол шошгын мэдээлэл тус хуулийн 5-ын 3 дахь заалтын дагуу бүрэн байх ёстой. Бүгдэлд нь бат бох байх ёстой. Онцгой албарын татрын тэмдэг нь хуурамч байх ёсгүй тий. За тэгээд хамгийн гол нь бол үйлдвэрлэл эрхлэгч эсвэл тухайн согтууруулахундаа импортлогч тийм ээ аж ахуй нэгжээс гарал үүсэл нь тодорхой байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол бүх үйлдвэрүүд бол уул мөрийн бүртгэлийн хуудас гэж юм өгж байгаа. Дээрээс нь өөрийн дотоодын лабораторийн шинжилгээний баталгаа ажилт нэмэгдээд хөндлөнгийн лабораторийн итгэмжлэгдсэн шинжилгээний дүн гэдэг мөн сертификатууд бол өөрөөр хэлэх юм бол чанарын гिचлээ гэсэн үг шүү дээ. Энэ бол худалдаа үйлчлэгээ эрхлэгч аж ахуй нэгждэр бол давхар дагалдаж ирэх ёстой. Тэгэхээр ийм одоо миний саяны хэлсэн энэ үндсэн бичиг баримтгүйгээр тий худалдаа үйлчлэгээнд хүлээж авсан бол тухайн худалдаа үйлчлэгээ эрхэлж буй сүлжээний одоо иргэн аж ахуй нэгж байгуулах хуулийн дагуу хариуцлага бас давхар хүлээх ёстой. Иргэдэд юу хэрэгжүүлмээр байна? Яаж одоо энийг хуурамч гэдгийг За нэгдүгээрт бол хуурамч архины шил бол яг үндсэн үйлдвэрийн шилэн савлагдж байгаа байдал байна л та. Тэгэхээр мэдээж бол энэ дээр бүглэлтийн асуудал бол шууд нөгөө лацсанд бол байхгүйгээр онгоох магадлал байна шүү дээ. Дээрэс нь бол бөглөөний ям юу эднэр цэцэрхий харагдаж байна. Сайн харах юм бол залангуяа цаасан хэсэгтээ шошгот байх юм бол шошго нь одоо хуучирсан тий одоо үнцэг болонгууд нь одоо сөхөгдөж тий хохорсон байх. За тэгээ хамгийн гол асуудал бол мэдээж эн чинь нэг савлсан цэвэр ус судалдаж аваад дээр нь спирт найруулж байгаа юм шиг байна л та. Зүгээр миний одоогийн нөхцөл байдлыг харахад тэгэхээр энэ дээр бол мэдээж гадны механик бохирдолтууд нөгөө шингэн маань байх нь шүү дээ тий. За иймэрхүү юмнуудаар бол хамгийн наазахын жишээ бол авах хэвээр. За иргэд маань хамгийн гол юу авах хэвээр. Ерөөсөө иргэдийн гар дээрээс архи согтууруулахундаа худалдаж авахгүй л байх хэвээр. Мэдээж архи согтууруулах хундааны үйлдвэрүүд худалдаа үйлчлэгэн дээр бол нийлэгдээ бүгдээрээ тодорхой гэрээ хийж байгаа шүү дээ. Худалдаа авах гэрээ хийж байгаа. Тэгэхээр гэрээгүйгээр эзэн одоо буух эзэн тодорхойгүй
иргэдийн гар дээрээс захимаар болгон юу одоо олон нийтийн сүлжээгээр юм уу ийм байдлаар бол авахгүй байхыг л өршлөөс хэрэгжилж байна. За. За тэгэхээр Монголын мэдээ сувгийн сурвалжлах баг үзэгч та бүхэндээ Сүхбаатар дүүргийн 9 дугаар хорооноос мэдээллийг хүргэж байна. За тэгэхээр яг одоо энэ дээр бас сэргэмжлүүлээд нэг л чинь онцгой албан дотор яг энэ дугаар гэж байгаа. Ингээд бүр хийцсэн байна. За энэ дээр байгаа дугаарыг харж байгаа. 0504 13 289 гэдэг. Бүгд яг ийм адилхан байж байгааг үзэгч та бүхэн зөв ингээд энэхүү бас дүрслэлээс харж байгаа хаа. За тэгэхээр бид энэхүү мэдээллийг үргэлжлүүлэн цагийн үрд мэдээллийн хөтөлбөрөөрөө одоо яг энэ тухайн нөхцөл байдал одоо яг хизэнээс эхэлсэн. За мөн одоо яг энэ одоо хууль бусаар ингэж арих савлаж за худалдан борлуулахын нөхцөл байдлыг хангасан хүмүүст одоо ямар хариуцлага ногдуулах юм. За мөн цаашдаа бас одоо яг энэ дээр хяналт шалгалтууд хэрэг яаж үргэлжлэх юм. За мөн дээрэс нь одоо яг энд бол одоо хоосон шилүүд болон за зарим нь бол одоо ингээд спирттэй ингээд холиод ингээд хүн аргаад бол одоо яг үйлдвэрийн арх шиг болгоод ингээд савлцсан байгаа нөхцөлийг харж байна. Тэгэхээр энэ гурван газараас бол яг ингээд тусын гурван газараас одоо спирт 1 тонн гаруй спирт замун одоо ингээд шилээд савлцсан юм нөхцөлөд бол илэрсэн байна. За тэгэхээр энэ талын мэдээллийг бид орой цагийн үрд мэдээллийн хөтөлбөрөөр үзэгч та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэнэ. За сурвалжлагыг сэтгүүлч Эрдэнэ Өргөн зурлаач Бат олднаар Сүхбаатар дүүргийн 9 дугаар хоноос хүргэлээ.